За сайн байцгаана уу. За энэ 7 хоногийн дүүлэн шүгэнтэй сэдвэр би одоо энэ ураны тухай асуудлыг сонгож аваад ярихаар шийдлээ. За мэдээж олон асуудал болсон боловч за дээрэс нь энэ уран бол одоо байнга л яригдчихэж байгаа боловч энэ 7 хоногийн тэр үндэсний телевизээр явсан хэлэлцүүлгээс болж дахин олон нийтийн анхааралд орж ирээд нэлээд юм нэг маргаан мэтгэлцээ өрнөсөн нэг юм зүйл боллоо. За мэдээж миний ерөнхийдөө ярьдаг улс төр төв соёлын асуудлаас хол зүйл учраас харьцангуй одоо юу гэдэг тэр нэг технологи хэлтэй юм надаас хол чиглэл гэх нь ярихаасаа илүү ер нь нийгэм дээр энэ асуудалтай холбоотой юу болоод байгаа юм бэ? Ямар маргаа өрнөд байгаа юм бэ гэдгийг л анзаарч харсан тийм үү? Энийг тайттай уулзах шийдлээ. За тэр хилцүүлэг элдв юмыг үзлээ. За ер нь бол яг би сүүлд дүгнэлтээ хэлээ таад дээр нь эхлээ шууд уламжлуулсан ёсороо дэмжиж байгаа талыг өгж ярьсан. За эсэргүүцэж байгаа талыг өгж ярьсан. За тэгээд ингээд сошиал медиагаар хайж үзэхэд нийгэм нийт ер нь энэ асуудлыг юу гэж үзээд байгаа тухай гэсэн ийм дараалалаараа яваад за тэгээд эцэст нь дүгнэлтээ хэлээд дуусгацгаая тий. За мэдээж дэмжиж байгаа талын хэлж байгаа үндсэн аргументууд бол байгаа. За уран бол мэдээж одоо юм чухал хэрэгтэй ашигт малтуулал нэг олборлоод эхлэх юм бол тийм үү гэдэг асуудал. За олборлж барихад бол тэр цацраг хитүүх гэдэг юм бол гарах гэхээсээ илүү тэр боловсруулсны дараа бол гардаг зүйлээ тийм төвшөндөө очтгоо гэдгийг анхааруулсан. За тэгээд мэдээж монголчууд бол одоо энэ уран гэдэг материал имийг бол өөрсдөө олборлж чадахгүй дэлхийд дээр байгаа олборлдог нэг хитгэн өндөр технологитой улс бий. За тэднийхээ технологи элдв имийг бол ашиглах хэрэгтэй гэдэг зүйлийг ярьсан те. За ерөнхийдөө ингээд дэмжиж байгаа талын хэлж байгаа аргументыг харах юм бол улс төрийн ач холбогдлоо илүү чухалчилсан зүйл ирсэн. Үндэсний аюулгүй байдал дээр ч гэсэн шийдвэрүүд гарсан. За улсын хурлын засгийн газрын ч гэсэн тодорхой шийдвэрүүд гарсан учраас энэ төслийг бол явуулахаар ингэж ажил өрнөд байгаа гэж хэлж байна. Өөрөөр хэлэх юм бол Монголд бол одоо энэ Орос хятадаас өөр ийм сонирхол одоо бидний ярьдаг тэр 3 дахь хөршийн сонирхол бол орж ирэх ёстой. За энэ сонирхлыг бол одоо оюутлогоо шиг тийм үү ийм том стратегийн ордууд дээр уйж өгөх хэрэгтэй. Яг л бидний одоо хөрх юм энэ тэр 3 дахь хөршийн анхаарлыг татаж чадж байгаа юм л одоо энэ ашигт малтмал элдв юм байна л да. За тэгэхээр энэ дээр ингээ авчираад ингээ уйжчихлаар нөгөө хоёр хөршөөс хараат байдаг элдв байдал бол багассан. За ингээд улс төрийн үүднээсээ бол 3 дахь хөршийн бодлого элдв юм бол хэрэгжих боломжтой болно гэсэн ийм номлол орж ирж байгаа юм байна. За ялангуяа уран дээр бол хэлж байгаа нь бол зүйл толгойд улсын үед бол одоо Оросууд олборлж ийсэн тий. За биднээс асуухчгүй яах ч юм нууц байдлаар олборлж ийсэн. Одоо бол энэ төсөл төр бол Оросын талыг оруулж ирж болохгүй. За энэний оронд бол Франц зэрэг тий ийм бусад нүүбэ аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн байдаг ийм хүчтэй 3 дахь хөршийг оруулж ирээд бол ингээд хийх ёстой гэсэн ийм байдал явж байгаа юм байна. За магадгүй надад бол энэ тайлбар элдв юмыг үзээд за тэр Францын тэр орооны зэрэг компани гэсэн энийг бол мэдж байгаа учраас за окей монголчууд бол ер нь манустай бол гэрээ контракт элдв юм хийхээс өөр арга байхгүй. Угаасаа эдэрт бол ийм улс төрийн маш том зорилго байгаа учраас энд нийцсэн юм л ярьцгаая гэсэн ийм асуудал төвшүүлсэн юм болов гэсэн надад бодол төрлөө. За улс төрийн зорилго тэгэл нэг нөхөр гэдэг ч юм уу те нэг хэсэг бүлэг хүмүүс шийдвэр гаргаад энийг хийе зүгөө гэл зүтгүүлчих юм бол тэр зөв буруугийн тухай асуудал бол бүр хэддүгээр асуудал болдог. Тэгэл заавал хийж ижил салах гэж үздэг нэг юм арга байдгийг бид нар бүгдөө мэдчих тийм үү. За тэгээ зөв бурууг нь бол мэдээ сүлд өстө нөгөө цаг хугацаар харуулах. За нэг улсын хурлын гишүүн бол өөрийнхөө илүү харьцангуй мэрэгжлийн үүднээс одоо энэ геологийн үүднээс бол энэ асуудлыг бол ингэж ер нь л ашигт малтмал олборлж байвал Монголд өмнө олборлдгүй байсан гэдэг юм уу харьцангуй сул хөгжсөн салбарын ашигт малтмалыг олборлж байвал энэ салбар хөгжиж байгаа тий энэ салбар шин технологи элдв юм орж ирэх боломж бүрдэж байгаа гэсэн нэг юм үнцгийг гаргаж ярьлаа. За энэ бол мэдээж геолог гэдэг юм уу тэр үний үүднээс бол ойлгомжтой зөв зүйл баг. За эдийн засгийн ашиг тооцооны тухай ярьсан. Өөрөөр хэлэх юм бол ер нь уул уурхайн янз бүрийн төсөл хөтөлбөр гэдэг бол ерөнхийдөө нэг ийм 20 орчим хувийн л ашиг өгдөг тийм одоо маржинтай байдаг гэдэг зүйл яригдэж байна. Гэтэл энэний хажууд бол энэ ураны төсөл бол Монголд 5 тэрбум доллар өгөх үе нэг 40 жилдээ 5 тэрбум доллар ашиг Монголын талд гарах юм байна. Тэгэхээр энэ энгийн уул уурхайн
төслөөс орж ирдэг 20 орчим хувийн ашигаас бол хамаагүй дээгүүр гарч байгаа учраас эдийн засгийн хувьд ашигтай гэсэн ийм тооцоо нэгэлж байгаа. За тэгээд юу яаж байгаа? Энэ уран олборлтыг дагаад янз бүрийн шинэ технологи орж ирнэ гэсэн нэг юм яригдчихэж байгаа юм байна. За одоо химийн үйлдвэр орж ирэх баах гэдэр гэж ярьж байна. За атомын цахилгаан станц гэдэр хийнэ гэдэр гэж ярьж байгаа юм байна. За тэгээд за химийн үйлдвэр нь ороод ирэх. Яг угаасаа нөгөө нэг засгийн газрын тогтоолоор бол одоо ураны олборлтын явуулан за тэгээд атомын цахилгаан станц барих даан шатны ажлуудыг хийнэ гэдэр гэсэн тогтоол гарсан учраас тэрийг л яриад байгаа юм байна л да. За гэхдээ одоо миний хөв хүний бодлоор бол энэ төсөл нь өөрөө уран л олборлох гэж байгаа болохоос биш. Атомын цахилгаан станц барина гэдэр гэсэн тийм одоо хамлалт хэлтэй юм ерөөсөй байхгүй гэдэг нь бол тодорхой юм байна. За яг үннийг хэлэхэд бол одоо атомын цахилгаан станц барина гэдэг бол нэлийн хол сонсогдож байна надад бол. За манай нөгөө тэр дэмжиж байгаа талынхан бол атомын цахилгаан станц бариад утаанаасаа сална гэдэр гинэ. За тэгвэл ч та атомын цахилгаан станц баригдахыг хүлээвэл хэдүүл хязгаарч утаанаасаа салахгүй л бах. За энэ бол яг зүгээр улс төрийн риторик юмнууд яригдчихвол гэж л би ойлголоо. Одоо тэгээд надад бол өндөө хол сонсогч энийг барих гэж бол зөндөө бол яг зүгээр ажлын эхлэл гэдэр гэж үзвэл яах вэ те. За эсэргүүцэж байгаа тал бол хэд хэдэн аргументууд төвшүүлсэн. Ерөөсөө энэ олон нийтэд наад төсөл элдв юм олборлтын чинь тухай мэдээлэл илвшвэ штэ гэдэг асуудал тавьсан. За энэ бол миний бодлоор valid аргумент те. Энэ тэр болгон хүн бол хайгаад уншиж чадахгүй, тэр болгон хүн энэ нарийн процессыг чинь мэдэхгүй штэ. Тэгэхээр одоо компани ч байд юм хин байд. Тэд нар бол мэдээлэл хангах хэрэгтэй. Бүр маш сайн хангах хэрэгтэй. Тэ эдрийн угаасаа үүрэг. Тэ. За өөрөө энэ минерал ч одоо угаасаа л тийм эргэлзээтэй аюултай тэ хүн янз бүрээр бодох бүрэн боломжтой минерал учраас үгүй аюул бол яах юм бэ гэж ардар гэд асуугаад байгаа байхгүй тэ. Яах юм бэ? Ийм тохиолдлууд байгаа штэ. Тэрэн тохиол дахиад давтагдвал яах юм бэ? Үгүй тэгвэл үгүй давтагдахгүй. Энэ нэм юм а тийм юм а гэд ингээд ярих хэрэгтэй л доо тий. За тэгэхээр мэдээлэл өгнө гэдэг нь мэдээж одоо хүн болгоныг л хиймч юу гэдэг геологч ураны мэрэгчлэн болгох гэдэг юм биш шүү дээ. Энд чинь эргэлзээтэй юмнуудыг л юу алга болгоод хүн заавал тэрийг мэдчих халах байхгүй. За гэтэл одоо юу гэдэг ямар нөхцөлд хүн эргэлздэг юм бэ гэхээр энэ мэдээлэл дутуу байхлаар л хүн эргэлздэг. Нөгөө эрх мэрх элдвэрлэл юм ярих юм бол 100% Монголын ард түмэн иргэд төр орон нутгийн иргэд ийм мэдээлэл шаардах эрхтэй. За том ийм төслүүд, элдв юмнууд ерөөсө дандаа дутуу хийдэг юмнууд нэн байдаг. Тийм учраас л энэ уулуурхаа муурхаатай эргэлзсэн ийм төслүүдэд эргэлзсэн юмнууд бол гараад байна. За манай антропологчдын нийгэм судлалыг янз бүрийн судалдаг хүмүүс энэ Монголын янз бүрийн уулуурхаа элдв юмын ойр орчмын орон нутгийн иргэдийн санаа бодлыг судалсан зөндөө судалгаа. Энэ судалгаанууд дөрөс дандаа энэ мэдээлэл дутуугаас болдог. Тэ үгүй тэдэртэй уулзчаач тэ ярьчаач тэ үгүй юу нь болохгүй байгаа юм тэ. Тэндээс чи өчнөө мөнгө төгрөг гарахгүй штэ. Ингээд нэг тайлбарлаа яриулъя явж. Гэтэл дэлхийн дахиндаа их амжилттай болсон үр дүнтэй хаагдсан уулуурхаа янз бүрийн төслүүд дээр бол яасан байдаг вэхээр нөгөө орон нутгийн иргэд нийгэм нийтэд чи энэ мэт мэдээллийг анханаас нь маш зөв өгсөн тэд нартэй ойлгуулсан тэ ярьсан ийм байхлаар болдог. Гэтэл Монгол шиг нэг ийм одоо маргаан мэтгэлцэн тасрахгүй байгаа улсуудын гол алдаа юу гэдэг вэ гэхээр төрөн дээрээс хүчилдэг, дайрдаг те. Уу та нар юугаа мэдтий шийдвэр гарцсан хий гэдэг. Нөгөө компани нь хийсэн тэр гэрэнтэйгээ дулдуудж дайрж ороод төрчин шийдсэн юм а та нар яах чи хамаахгүй. Эндээс нүүцгээ зайлцгаа гэдэг. Оюутлогоо дээр энэ талын судалгаа Монгол зөндөө байгаа. За тэгэхээр хүмүүсийн дургуцаад байгаа юу бол одоо энийг л илэрхийлээд байгаа гэсэн үг. Гэтэл компани бол энийг нэг тоохгүй, анзаарахгүй те. За одоо тэгээд мэдхгүй тэр нэг эрдэмтэн бол одоо өөрөө сайн дураараа тийм үүрэг олж авсан юм уу? Эсвэл компаниас нь өгсөн юм уу мэдэхгүй тэгээд ингээд өөрөө гол дур тоглоод ингээд яваад байгаа. За эргээд бас нэг юм ярьсан нь бол яг Ганбаатар гişүү хэлсэн. Энэ нь бол одоо Areva гэж компани байж байгаад орооно олцсон буюу тэр Африкт явуулсан үйл ажиллагаануудыг нэлээд шүүмжилсэн. Энэ бол valid аргумент. Угаасаа ийм түүх хэлдэг юм нь бол тогтоогдсон. Монголд ихгүй байх гэх баталгаа байгаа мó энэ компани ч өөрөө асуудалд ороод нэр мэрээ солиод ингээ явж байгаа компани штэ гэсэн. За энэ бол үнэн шүү. Нэрээ Монголд ихгүй байх мал. За мэдээж эргэлзээтэй зүйлүүд бас яригдсан те одоо малгайчтай төрсөн өдр гэх тийм үү. За энэ бол яг одоо ураны ортлогоос болсон инэ тэрэ гэдэг хангалттай нотлохоо байхгүй. Айл ал тал бол угаасаа энэ дэр тодорхой нотлохоо гаргаж идэр бол хэлээгүй. За эсрүүцэж байгаа талаас бас нэг ноцтой юм ярьсан нь бол туршилтын олборлт хийхээс өмнө буюу 2012, 11, 10 оноос өмнөх
тэр бус нутгийн усны шинжилгээ дээр байгаа мó та нар хийсэн юм уу гэдгсэн. За тэр тухай бол нөгөө дэмжигч талаас юм гаргаж ирсэнгөө харин одоо тэрнээс хойш буюу 19 17 8 оны үед хийгдсэн 7 8 судалгаагаа тэрийг өгье гэсэн. Нөгөөд л бол үгүй өмнөх судалгааг нөгөөж та нар судалгаа хийгээгүй шууд туршилтын олборлолтой хийсэн юм шүү гэсэн. Энэ бол тэгсэн байх магадлал их өндөр юм шиг надад сонсогдсон. За дараагийн нэг төвхтэй зүйл яригдсан нь бол наад компани ч Монголын засгийн газрын тодорхой гишүүдэд одоо ирэх бүхий хүмүүст бол авилгал өгөөд ингээд гэрээ байгуулсан гэдэг нь сая Францын төвхтөр гарсан шүү дээ. Учир л сайт чинь ч гэсэн наадах чинь тэгсэн гэсэн ингээд олон нийтэд зарласан шүү дээ гэж ингэж эсрүүслэх төр одоо сэтгүүлч хотгон гэдэг хүн тавьсан. Нөгөө тал бол сүүлийн шийдвэр гараагүй байгаа шүү дээ. Та нар бодлоо яриад байгаа гэсэн. Мэдээж хотгон зэрэг сэтгүүлч бол гарцсан шүү дээ. Та нар битээ бодлоо яриад байгаа ингээ хоорондоо хэлсэн. Яг яасан нь бол мэддэггүй ингээд өнгөрцөн бөөмөд одоо эцсийн шийдвэр юм уу юу юм те. За янз бүрийн тийм одоо хог хаягдлалтай юм гарвал яах вэ? Жишээ нь одоо Монголоос авсан тэр урааныг цаана баяжуулаад одоо Францад мэдхгүй цахилгаан станц элдв юмд ашиглалаа. За тэгээд тэр нөгөө олон улсын гэрээ конвенцоор бол гэж тэр цэрэн гэдэг хүн хэлсэн тийм. За тийм гэрээ байд юм шиг байна. No way би мэдхгүй. Хэрвээ тэгээ манай Монголоос гарсан одоо эхлэлтэй энэ зүйлэр ингээ цахилгаан станцад ашигладаг ураны баяжмал болгоод ингээ ашиглах юм бол эцэстээ тэр хог хаягдлыг бол одоо тэр анх гарч ирсэн нутагт нь болж булшилтгаа одоо Монгол тийм боломж болцоо байгаа мүү гэдэг юм асуудал гарсан. За үнэхээр тийм гэрээ контракт байдаг юм болвол нэрээ ингээ ирээд Монгол нутагт одоо ингээ болнаа нэтэр гэх юм бол нэрээ манай тийм боломж байгаа юм. Мэдээж дэлхийн нийт одоо зүүн тийм ортой булшлыг бол ингээ аюулгүй элдв аргаар булшилж байгаа. За тэр нь Монголд байгаа мó гэдэг асуудал тавьсан. За энэ бол бас л тавьж болох асуудал. За ингээ хоёр тал бол мэдээж дуушгүй сайхан маргаан амтгалцсан өрнөсэй. За энэ талаар ингээд сошиал медиагаар ингээд хайлт хийгээд ингээ үзэхэд бол түрүүний мэрээ хэлээд байгаа шиг нийгмийн аюух хэрэгэлзээтэй байна. Гэхдээ энэ хэрэгэлзээг хангахын тулд яах ёстой вэ? Гэхдээ заавал мэдээлэлээр ханга. Түрүүний миний хэлээд байгаа хүн болгоныг хиймж болох гээд байгаа биш. Хүн болгоныг уран судлаач болох гээд байгаа биш. Хүн болгоныг тэр янз бүрийн технологи элдв юм мэддэг болох гээд байгаа биш ээ, тий. Тодорхой мэдээлэлүүд багт энэ юм юм аа, энэ юм арга юм аа гэдэг. За компани бол ер нь энийг тоохгүй бол байгаа юм шиг надад санагдлаа. Одоо тэгээд мэдээлэлээр хангахгүй л гэдэг юм шиг. Уул нь бол миний бодлоор бол Монголын төрч тэр за энэ эсрүүсч талч тэр компаниг тодорхой юм эргэлзээтэй байгаа үнцгүүд дээр мэдээлэлээр хангаалгыг шахах хэрэгтэй болов гэж би бодож байна л да. Түрүүний хэлдэг шиг Монголд одоо тийм маргаан мэтгэлцээнд дагуулж байгаа уул уурхайн төслүүд тэр хөтөл дэлхийд дахинд маргаан мэтгэлцээнд дагуулж байгаа уул уурхайн төслүүд ийм мэдээлэлээр хангаагүйгээсээ л болтгоо гэдэг хэлэх хэрэгтэй. За зарим нийт бол тэр эрдэмтэн гэдэг байгаа хүмүүсийг бол тус компаниас янз бүрийн гэрээт ажил авч хийж байгаа хүмүүс учраас энэ төслийг эсэргүүцээд байгаамаа одоо дэмжиж байгаамаа гэсэн маргаан тавьж магадгүй ийм байх гэсэн сэжүүрч гэсэн надад одоо үнэндээ төрсөн шүү. Яг гэвэл энэ талын одоо ураантай холбоотой судалгаа хийдэг эрдэмтэн судлаач хүн бол Монгол цөөхөн байт юм бэ. За тэд нар манай компаниас урдчилсан тийм янз бүрийн судалгаанд нь ажилласан байх магадaltaй. Ажилласан учраас эргээд энэ төслөө өмөөрөх юм ингэхтэй. Энэ нь одоо зөв буруу гэж байгаа юм биш шүү тийм үү? Магадлал байх буюу тэр судлаач гэдэг байгаа хүн бол одоо тийм хөндлөнгийн яг тэ чигч шудраг байгаа гэж хэлэхэд жаах эргэлзээ дөрвөлжиж байгаа гэсэн үг тийм. За ер нь бол одоо яг ийм компаниас ажил авч хийсэн магадгүй нотлогдох юм бол тэгээгүй эрдэмтэн судлаач янз бүрийн хүнийг авчирч л миний бодлоор судалгаа хийх. Одоо тийм байгаагүй тийм мөндлөнгөө хүмүүсийг авчир судалгаа хийлгэр санагдлаа. За яг нөгөө дэмжиж байгаа тал бол Канадын компаниг бол дурдж байна лээ. За тийм байх боломжтой байгаа. За зарим нэг их сургуулийн багш судлаач нар бол тэр 2% хөхрийн хүчлийн аргаар ингэж олборлол гаргахыг нь бол нэлээд шүүмжилж байна. За тэр эрдэнэт тэр хэрэгэлдэг эдэр нь бол үнэн боловч бас яг аюул яг тодорхой горимод авахгүй бол аюултай шүү дээ гэдэг асуудлыг тавьсан байна. Жишээ нь бол Казахстаны уран олборлож байгаа тэр тодорхой судалгаа эдэр ишлээд ингэж тавиад энд бас юм янз бүрийн асуудал гарсан шүү. Энийг Монгол татахгүй байгаарай эдэр гэж ингэж анхааруулж байна. Өөрөөр хэлбэл энэ чинь бол маш тийм критикл тийм маргаан мэтгэлцээтэй зүйл тодорхой технологи горим даахгүй бол болохгүй үнэ. За тэгээд дүгнэлт болгоод хэлье юу бодогдвоо санагдваа тийм. За хамгийн марц нь одоо энэ үндэсний телевизийн тэр энэ төслийг эсрүүцэж уран олборлох асуудлыг эсрүүцэж байгаа хүмүүс нь баг Монгол болдог бүх асуудлыг эсрүүцдэг одоо нэг төрлийн мөрөөдлийн театр гэж хэлчмээр хүмүүс ороод иржээ тий. Мэдхгүй одоо ерөөсө бүх юм эсрүүцэж байгаа хүмүүс тийм үү. За магадгүй одоо би жоохон гайхлаа л да.
энэ мэт одоо ийм муу нэртэй ингээд нэг ийм элдв юм яриад идэг хүмүүсийг оруулах одоо энэ зүв байсан юм уу? Тэ? Энэгээрээ дамжуулаад магадгүй энэ асуудалтай төсөлтэй холбоотой бусад шүүмж, бусад эргэлзээ, үзэл бодлыг хаах гэдэг юм биш үстэй. Энд чинь мэдээж одоо юу гэдэг юм өөр хүн асуух хэрэгтэй. Энэ төсөл элдв юмны тухай те асуудлын тухай. Гэтэл өөр магадгүй үндслэлтэй, бодиттой ийм эргэлзээ элдв юмыг асууж ярих боломжийг хаачих үедээ те ёо нөгөө хэний ярьдаг юм бэ штэ баала эдэргээд ингээд тоохгүй юу ярьж байгаа нь биш хин ярьж байгаа дээр нь тулгуурлах үедээ те яагаад заавал тэр хүмүүсийг оруулсан би бол жаахан эргэлзэж гайхчихл байна. Өөр хамаагүй илүү эрүүл аятайхан үзэл бодлыг илэрхийлж байгаа тал байсаар байтал тэднийг нь оруулаагүй юм шиг надад санагдлаа те. За мэдээж тэр одоо редактор гишүүний одоо тэр хүмүүсийн сонголт Монголд байгалах. За дараагийн ээлжинд болохоор заавал энийг юм эсрэг тэр нэг улсын хурлын гишүүний хэлж байгаа юм шиг нэг нь их орондоо хайртай нэг нь их орондоо хайргүй юм шиг юм үнцэг гаргаж ярих хэрэг байсан юм уу? Өөрөөр хэлбэл юмыг ингэж эрс хатуу нот ингэж хуваана гэдэг чинь эргээд дандаа л асуудал мэтгэлцээ маргааны их үүсэл болж байдаг. Гэтэл асуудлын мөн чанар хизээч эсвэл үнэн эсвэл зөв гэдэг юм уу ийм хоёрхан зүйлд хуваагддаг. Эний чинь маргаж мэтгэлцэж ярилцчээж шийдэж хийх ёстой байдаг буюу хамаагүй илүү нюанстай хамаагүй илүү олон талт байдаг гэдэг энэ үндсэн зарчмаа бид нар хаях гад байх юм биш үстэй. Юмыг хитрхи хялбарчлах гад байгаа юм биш үстэй тий. Ийм нэг маргаан санаа орж ирлээ. За яг үннийг хэлэхэд одоо дэмжигч талд байсан тэр өөрийгөө судлаач эдэргээд байгаа улсууд бол их хангалтгүй байсан. Яг үннийг хэлэхэд бол үнэхээр хангалтгүй юм ярьсан. Үнэхээр мэрэгжлийн бус байсан. За нэг тэр нэг Брамараа судалдаг эдэргээд байгаа нөхрийг бол хараад баг эргээд эрдэмтэн судлаач гэдэг хүмүүсийн нэр хүнд унчмаар юм шиг тий үш эрдэмтэн гэж ийм хүн байд юм бол судлаач гэж ийм хүн байд юм бол судлаад байх ер нь шаардлага байгаа мó гэмээр ийм одоо ойлголт төрсөн надад бол тий уучлаарай эрдэмтэн судлаач хүн гэж бол тийм байдаггүй тийм үү эргээд одоо юу гэдэг тэр хүн маань өөрөө ингэж одоо би нэрийг дуртахгүй шүү уучлаарай шинжлэх ухааны нэр барьж тий ямар нэгэн маргаан мэтгэлцээ шүүмж асуудал төвшүүлсэн тэр хандлага элдв юмыг хаах гэж оролцсон шинжлэх ухаан тэгдэг юм а чи мэдэхгүй байна гэдэг гэж дайлчилсан ингэж нэг шинжлэх ухааны нэр барьж бусдыг магадгүй доромжилсон бусдын үзэл бодлыг хаах гэсэн ийм хандлага гаргаж илээ. Ингэх юм бол харин ч эргээд шинжлэх ухаантаа харин ч эргээд судалгаа шинжилгээндээ хортой энэ армантаг хортонгууд гэж нэрлж болмоор ийм нөхдүүд байгаа. За тэгээд өөрийг ингээ хайгаад ингээд үзэхэд бол үндэ нэг ном эрдэмгээд ах юм байхгүй Google дээр ч гарч ирэхгүй одоо судлаач юм байлээ. Одоо хуучин хэллэгээр бол иймэрхүү нөхдүүдийг бол одоо асман банд эдэр гэж сүм хийдийн газар нэрлэж байсан. За сүүлхэн бол одоо тэг гүүн тайртай морь эдэр гэж очилж нэрлдэг те. Зүгээр ингэж өөрөө судалгаа шинжилгээ хэлдэг юм байхгүй гэж нэг жаахан үнссэн те. Юу гэдэг сургуучин дунд сургуулийн магадгүй их сургуулийн хичээлийн удирдлагын хэмжээний мэдлэг элдв ойлголт юмар бол бусдыг гоочилж дада эдэр гэж ингэж явдаг юм янз бүрийн нөхдүүд байдаг. За энэ нь бол эргээд шинжлэх ухаан судалгаа шинжилгээндээ хортой. За жинхэнэ судлаач эрдэмтэн эдэргээд байгаа хүн бол одоо шинжлэх ухааны нэр барьж бусдыг доромжиж бусдын үзэл бодлыг шүүж ха эдэр гэж ингэж өөрийгөө илэрхийлж эготож ингэж гүдвэ гэдгийг бол мэдэх хэрэгтэй баха. За өөрөөр хэлэх юм бол энэ мэтгэлцээнд эсрэг тал байр суурь болж орсон тэр юм болгоны эсэргүүцчээдэг хүмүүсээр дамжуулж тэднийг нийт ард иргэдийн төлөөлөл юм шиг энэ төслийн тухай энэ ойлголтын тухай бусад үзэл бодлыг ч гэсэн төлөөлж чадж байгаа юм шигээр ярьж хэлж ингэж сурталчлах нь бол буруу гэж үзэж байгаа. Тэдний яриад байгаа юм бол угаасаа тодорхой. Тэр чинь ард түмэн мэдж байгаа. Юм болгон дээр тийм юм ярьж байдаг. За яриад одоо энэ урааны төсөл төр ч гэсэн тэр нөхдүүдийн яриад байгаа үнцэг ямар зорилготой яах гээд байгаа гэдэг дээр хүн болгон магадгүй өөрийн түн шинжилгээ хийцэн байгаа. Гэхдээ нэг зүйл тодорхой буюу тэд нар нийт ард иргэдийн бодол санааг төлөөлөхгүй хоёрдугаарт те юу хэлэх гээд байгаа вэ гэхээр магадгүй энэ төслийн тухай өөр асуудал шүүмж элдв юм гарахыг хаах үндслэл тэдний үзэл бодол ерөөсөө болохгүй гэсэн үг. За тэгэхээр магадгүй ингэхэд тэрлүү чиглүүлэх гэж оролдож байгаа. За тэр шинжлэх ухааны нэр өрөөд байгаа тэр нөхөр бол бараг л тийм юм яриад тий одоо эдгээр гэсэн чиглэл рүү оруулах гэж оролдоод байгаа нь бол маш аюултай үр дүн үзүүлнэ шүү. Эргээд бүр те өчнөө олон юмда нөлөөлөх боломжтой шүү.
Тэгээ ерөөсөө нэг ийм арга технологи уул уурхайн төсөл төр сүүлийн жилүүдэд Монгол дандаа явдаг нэг юм болгоныг эсэргүүцээр нөхдүүдийг гаргаж ирээл хүмүүс ингэж бодож байгаа хаа гэдэг. Гэтэл өдрөө тэдний зорилго бол нийгмийг төлөөлдгүү, нийгэм нийт нь орон нутгийн ард иргэдийн бодож байгаа бодлыг тэд нар тусгаад байдаг гэж би бол тэр бүр ойлгодог. За янз бүрийн судалгаанууд дээр ч гэсэн тэр бол гарч байгаа. За эргээд явж ямар асуудал үүсэж байгаа вэ гэхээр ерөөсөө л те манай болохгүй бүтэхгүй байгаа асуудалд мэрэгжлийн гэдэг юм уу эвтэйхэн эрүүл ухаанаар ханддаггүй байгаа хандлагыг л энэ мэтгэлцээ сайхан тодруулж гаргаж ирлээ тийм үү. Үгүй мэдээлэл өг түрүүний хэлээд байгаа шүү. Хангалттай нээлттэй өгөлдөө тийм. Үгүй ихэрхэлгүй, томролгүй, бүлтрэлгүйгээр зүгээр л тэр компани өгөлдөө. Тийм өмнөөсөө нэг юм янз бүрийн хүмүүс гаргаж ирсэн ч юм уу мэдэхгүй одоо яг холбоотой үгүйг нь би мэдэхгүй шүү. За тэгээд ард иргэдэг өөрсдийн гэсэн дүгнэлтийг хийх эрхээр нь ханг те эргэлзээ байгаа. Энэ бол зүй ёсны зүйл. Хүн эргэлзэхгүй тэрэн дээр шүүмж өрнүүлэхгүй байх боломжгүй. Янз бүрийн нэг юм тэмцэгч гэдэг юм уу ийм хүмүүсийн дуу хоолойгоор нь төлөөлүүлж өөр дуу хоолой, өөр шүүмж ийм үеийг хаах гэж оролдож байгаа бол уучлаарай энэ бол ерөөсөө үр дүнтэй менежмент биш шүү те. За эргээд одоо тэгээ хууль эрх зүйн орчин за тэгээ лаборатори янз бүрийн юмнуудыг зөндөө их ярьлаа. За бидэрт бол ярих хаана хэлцэх юм зөндөө байгааг энэ мэтгэлцэн бол харууллаа. За тэгээд сошиал медиагаар ч гэсэн шүүгээд энэ төсөл дээр энэ ойлголт төр хүмүүс юу ярьж байгаагаа харахад бол ярилцлагын дундуур миний хэдэд сануулсан өнөөх л мэдээлэл хангалттай биш ийм зүйлэр мэдээлэл хангалттай биш гэдэг нь би хүн болгоны хиймж те геологч уул уурхайн төсөл элдв юмны тухай мэддэг болох гээд байгаа тухай асуудал ердөөсөө биш юм ийм нэг тодорхой бус эргэлзээтэй байхлаараа л яаж байгаа маргаан мэтгэлцээ өрнүүлж. Гэтэл нөгөө талд нь үр дүнтэй эвтэйхэн ойлголт өгөх ёстой компаниуд ажиллаа хийхгүй тэдрийг төлөөж Монголын төрийн өмчт компани одоо магадгүй өөрийгөө судлаач нэтэрэ гэсэн хүмүүс гарч ирээд маш тийм одоо тий селектив байдлаар нэг үзэл бодлыг сонгож авангуудаа тэргээр нийгэмд байгаа бусад үзэл бодол, бусад шүүмж, бусад эргэлзээ асуудлыг хаах гэж оролддог энэ арга мэтгэлцээ яваад байгаа юм байна. Тэгээд энэ төрлийн мэтгэлцээ, энэ төрлийн хилцүүлэг асуудал улам их хийх хэрэгтэй юм байна. Улам их олон нийтийн мэдээлэл хэрэгслээр цацах хэрэгтэй юм байна л гэсэн дүгнэлтэнд л хүрлээ дээ. Одоо та бүхэн юу гэж бодож байгаагаа бичлэгийн дор комментээр үлдээгээрэй.